За түүхийн хуудсанд мөнхөрсөн аливаа зөрчилдөөнүүдийг дүгнэхэд бол мэдээч хэрэг туйлын үнэн гэдэг ойлголт бол огтосоо байдаггүй. За энэ ч утгаараа Зөвлөлт холбоот улсын сүүлчийн удирдагч Михаил Горбачевын үйл хэрэг нь 20 дугаар зууны төгсгөл дэлхийн нийтийн болон нэгэн том тэр улаан эзэнт гүрний хувь заяаг оронгоор нь эргүүлсэн. За түүхчдийн хатуу маргааныг өнөөдрийг хүртэл араасаа дагуулсан ийм асар том түүхэн зөрчилдөөнд бол тооцогддог. За барууны ертөнцийн хувьд бол мэдээч хэрэг түүнийг ардчлал, эрх чөлөөг бэлэглэгч, агуу шинжлэгч гэх мэтээр одоо өргөмжилж байхад зарим хэсэг нь бол одоо түүнийг тэр Зөвлөлт холбоот улс хэмээх тэр том гүрнийг нурааж сая хүмүүсийг эдийн засаг болон сэтгэл зүйн гүн хямралд унагсан алдаатай бодлоготон гэх мэтээр одоо ингэж үгүйсгэж байдаг. Перестройка хэмээх шинжиллийн ураагаар бүхэл бүтэн системийг аврахыг оролдсон түүний алхам нь үнэн хэрэгтээ тухайн системээ өөрийг нь дотроос нь задлах тесрэх бөмбөг нь болон хувирсан. За тэрээр зориудаар Зөвлөлт холбоот улсыг үнэхээр нураахыг хүссэн үү? Эсвэл өөрийнхөө гаргасан шийдвэрийн салхины эргүүлэхэнд төөрөлдсөн өрөвдмөр сул удирдагч байсан уу гэх мэтээр ийм асуултууд эргэлддэг. За хүйтэн дайныг цус урсгалгүйгээр өндөрлүүлж сая хүмүүсийг айдас гүйдэсгүй амьдрах тэр боломжоор хангасан түүхэн гавьяа нөгөө талдаа давхар геополитикийн асар том хоосон орон зайг үүсгэж өнөөдрийг хүртэл үргэлжилж буй цуст мөргөлдөөн өшөө хорслын суурийг бол тавьсан түүхэн үнэ. Тиймээс Горбачевын өвийг шүүхэд ямар өнцгөөс, ямар эрх ашигын нүдээр харж байгаагаас шалтгаалan бидний дүгнэлт аврагч эсвэл сүрүүлэгч гэсэн хоёр туйлын эсрэг туйлуудад бол хэлбэлцсээр байх нь маргаангүй. За миний хувьд өнөөдрийн дугаараар энэ хүний амьдрал, тэмцэл, улс төрийн намтар гэд бүхий л мэдээллүүдийг туйлын прагматик байдлаар өгөх бөгөөд гагцхүү эцсийн дүгнэлтийг үзэгч болон сонсогч та бүхэн өөрсдөө хийх болно. За манай хамтран ажиллагч байгууллагаар Бүгд найрамдах Чех улсын 13 дахь Аршан гэж явагддаг Бехровка брэнд бол хамтран ажиллаж байна. Энэхүү ликерийг Аршан усаар найруулж мөн гол орцууд болох хоол боловсруулалтыг дэмждэг тэдгээр ургамлуудыг нь бол дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулan хандлан хийдгээрээ бол онцлогтой. Чехийн Карловар хот нь бол Европтон алдартай 12 Аршан булгтай өвөрмөц хот бөгөөд Бехровка ликер нь бол уламжлалт ёсоор тухайн нутгийн 13 дахь Аршан гэж нэрлэгддэг. За мөн Бехровка ликерийг зөв зохистой хэрэглэвэл хоол боловсруулалтыг дэмжих зэргээр хүний бид эерэг нөлөө үзүүлдгээрээ онцлогтой юм а. 20 дугаар зууны түүхийг тамгалан үлдсэн агуу удирдагч Михаил Сергеевич Горбачев 1931 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Ставрополийн хязгаарын Приволной хэмээх жижиг тосгонд энгийн тариачин айлын ууганхүү болон хорвоод мэндэлсэн. Түүний баг нас өнгөт гэрэл зураг шиг дардан байгаагүй бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн харгас хэрцгий дайн буюу дэлхийн 2 дугаар дайны хүнд хэцүү цаг үедээ яг давхцаж таарсан. Германы фашистуудын цэрэгт эзлэгдсэн хүнд нөхцөлд амьдарч дайны гамшиг зовлон зүдгүүрийг өсвөр насны хүүхэд өөрийн биеэрээ туулж өссөн хожмын хатуужилтай төвчээртэй зан чанарынх нь гол үндэс суурь болсон гэдэг. Хүүхэд ахуй цагаасаа л амьдралын хүнд хүчээр хөдөлмөрт нухлагдсан тэрээр өсвөр наснда эцгийнхэн хамтаар нэгдлийн тракторт сууж өдөр шөнөгүй зүтгэн газар хагалж тариа хураацдаг байв. Хөдөлмөрийн халуун цэгт эсэгтэйгээ мөр зэрэгцэн зүтгэхтэй гаргасан онцгой авьяас чадвар хичээнгүй зан чанарынхын төлөө залуухан хүү 90 цент ч хүрээгүй байхдаа буюу хөдөлмөрийн гараагаа дөнгөж эхлэж байх үедээ улс орны хэмжээнд өндөр нэр хүндтэй шагналуудын нэг болох хөдөлмөрийн улаан туг одонгоор шагнуулж байв. Энэхүү баг залуу насндаа амссан хүнд хөдөлмөр амьдралын хатуужлан энгийн нэгэн тариачны хүүг ирээдүйд дэлхийн тавцсанд гарах хувь тавилантай агуу улс төрч болох өв тэгш замнал руу хөдөлсөн анхны гишгүр нь болсон юм. Хөдөө нутагт амьдардаг эгэл жирийн тариачны хүүгээс дэлхийн тавцсанд хүрэх одоо түүний амьдралын анхны хамгийн том өсрэлт нь Москва хотод байрлах улсын их сургуулийн хуулийн ангид амжилттай эдсэн орж суралцсан он жилүүд байж таарсан. За оюутан ахуй цагаасаа л үзэл бодол нь төлөвшөж коммунист залуучуудын байгууллага буюу бид бүхний заримынх нь мэддгээр комсомолын үйл ажиллагаанд бол маш идэвхтэй оролцсноор албан ёсоор коммунист намын гишүүн болж ирээдүйн улс төрийн карьерийнхан бат бөх суурийг бол сутгаж тавьсан түүхтэй. Их сургуулаа амжилттай төгсөөд төрлөх Ставропол хотдоо иргэн ирж хуульчин мэрэгчлэр ажиллахын хажуугаар орон нутгийн комсомол болон КПСС буюу Зөвлөлт холбоот улсын коммунист намын хороонд янз бүрийн албан тушаалыг шат дараатайгаар хашиж намын боловсон хүчний хувьд туршлага хуримтлуулж эхэлсэн
гэдэг. Тэрээр намын ажилд тууштай зүтгэж, зохион байгуулах өндөр ур чадвараа харуулсны үр дүнд шат ахиж 1970-аад онд дөнгөж 39 наснда Ставрополын хязгаарын намын хорооны 1-р нарийн бичгийн дараагаар сонгогдсон нь тухайн үеийн зөвлөлтийн улс төрийн тогтолцоонд маш залуу боловсон хүчинд тооцогдож байв. Энэхүү хариуцлагатай бөгөөд нөлөө бүхий албан тушаалд ажиллах хугацаанд тэрээр бүс нутгийнхан хөдөө аж ахуйн салбарт шинэлэг арга барил, эдийн засгийн туршилтуудыг зоригтойгоор нэвтрүүлж, удирдлагын өвөрмөц арга барилаараа ялгарч чаджээ. Ставрополын хязгаарна зөвлөлт холбоотуулсан хэмжээнд үр тарианы болон хөдөө аж ахуйн томоохон төв байсан тул тэнд гаргасан амжилт туршлага нь түүнийг Москвагийн төв удирдагчдын ялангуяа тухайн үеийн нөлөө бүхий томчууд болох Юрий Андропов болон Михаил Суслов нарын анхааралд өртөх гол гүүр болов. Орон нутагт намын дараагаар амжилттай ажиллаж төв засгийн газрын итгэлийг хүлээсэн энэхүү Ставрополын үе нь түүнд Москва руу дэвшиж зөвлөлт холбоотуулсан дээд удирдлагын түвшинд хүрэх үе таалахыг амжилттай нээж өгсөн түүхэн чухал эргэлтийн цаг үе байв. Ставрополын хязгаарт намын дараагаар амжилттай ажиллаж Москвагийн удирдагчдын анхаарлыг татаж чадсан түүний хувьд 1970-аад оны сүүлч бол улс төрийн карьерийнх нь асар том өсрэлт хийсэн түүхэн үе байв. Орон нутагт гаргасан амжилт болон тухайн үед нөлөө бүхий байсан удирдагчдын ялангуяа зөвлөлт холбоотуулсан КГБ-гийн дарга асан хожим нь намын төв хорооны удирдлагад гарсан Юрий Андропов болон намын гол үзэл сурталч буюу идеологч Михаил Суслов нарын дэмжлэгтэйгээр 1978 онд Москва хотноо шидчин ирж төв засгийн газрын өндөр албан тушаалд томилогдов. Тэрээр Москвад ирээд зөвлөлт холбоотуулсан коммунист намын төв хорооны хөдөө аж ахуй эрхэлсэн нарийн бичгийн даргын нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албан тушаалд сонгогдов. Энэ нь тухайн үедээ зөвлөлт холбоотуулсан эдийн засгийн хувьд хамгийн хүндрэлтэй анхаарал татсан салбаруудын нэгийг хариуцах болсон гэсэн үг. Москвагийн дээд удирдлагад ажиллах болсноор тэрээр зөвлөлт холбоотуулсан улс төрийн дээд хүрээний гол шийдвэр гаргах төвшөнд албан ёсоор орж ирсэн юм. Үүнээс нэг их удалгүй 1980 онд намын төв хорооны улс төрийн товчооны бүрэн эрхэт гишүүн болсон нь түүний улс төрийн жингийг дарж нөлөө нь эрс үсснийг эвтгсэн үйл явдал болов. Тухайн үед Брежневийн үеийн хөгшчүүдээр дүүрэн байсан зөвлөлтийн дээд удирдлагуудын дэргэд тэрээр улс төрийн товчооны хамгийн залуу гишүүдийн нэг байсан бөгөөд энэ нь түүнд улс орны дотоод болон гадаад бодлогод нөлөөлөх төрийн удирдлагын систем хэрхэн ажилтгийг дотроос нь бүрэн таниж мэдэх өргөн боломжийг олгов. Ийхүү төв засгийн газарт амжилттай дэвшиж, намын аппаратын хамгийн өндөр шатанд гарч ирсэн нь удалгүй Ахмад үеийн удирдагчид дараалан нас барсны дараагаар зөвлөлт холбоотуулсан хамгийн дээд эрхийг гартаа авах хамгийн гол бөгөөд бэлтгэгдсэн хүн болох замыг нь бүрэн засаж өгсөн юм. Тэгэхээр 1980-аад оны үе гэдэг бол ерөнхийдөө зөвлөлт холбоотуулсан бол Леонид Брежневийн үеэс ихтэй зогсон байдлын маш гүн гүнзгий намагт автаж зөвлөлтийн эдийн засаг бол ерөнхийдөө мухардалд ороод байсан ийм хүнд цаг үе. Намын удирдлагад бол хөгшөрсөн сэтгэлгээ цаг үеэс нэлээд тийм хоцорсон удирдагчид бол маш олноороо байсан. Гэхдээ тэдгээр удирдагчид бас ар араасаа таалал төгссөн нь бол тухайн үед нэгэн онцгой нөхцөл байдлыг бол үүсгэсэн гэж хэлж болно. Тухайлбал түрүүн ярьсан Юрий Андропов болон Константин Черненко нар төрийн эрх барьсан боловч тун удалгүй хугацаанд бол төр бариад бол нас барсан. Энэхүү 1985 оны 3 дугаар сард бол намын төв хорооны ээлжид бус хурлаар 54 настай бусдтайгаа харьцуулахад харьцангуй залуу бөгөөд туйлын эрч хүчтэй Михаил Горбачев зөвлөлт холбоотуулсан коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дараагаар сонгогдож дэлхийн хамгийн том гүрний хамгийн дээд эрх мэдлийг бол албан ёсоор өөрийнх нь гарт төвлөрүүлсэн байдаг. Гэсэн хэдий ч түүнийг эрх мэдлийн оргилд хүрэх тэр агшинд улс орны дотоод байдал ямар ч гарцгүй шахан мухардалд орчихсон байсан нь томоохон зөрчилдөөнийг араасаа дагуулжээ. Нэг талаас зөвлөлтийн асар том намын аппарат, цэргийн аж үйлдвэрийн цогцлбор болон консерватив хүрээний улс төрчид хуучин хэв маягаа хадгалж ямар нэгэн бүтцийн өөрчлөлт хийхийг эрс эсэргүүцэж байв. Гэтэл нөгөө талаас төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн гажиг тогтолцоо, бараа бүтээгдэхүүний архаг хомсдол, авилга хэл хахуулт идэгдсэн төрийн аппарат нь улс орныг дотроос нь өмхирүүл шиглэв. Ямар ч байсан зөвлөлт холбоот улсад ямар нэгэн шинжилэл зайлшгүй хэрэгтэй байв.
Горбачев эрх мэдлийн гартаа авахдаа энэ системийг шууд нураах буюу үндсээр нь өөрчлөх зорилго тавиагүй бөгөөд харин коммунист системийн хүрээнд эдийн засгийг хурдасгах бодлогоор дамжуулан зөвлөлтийн эдийн засгийг сэргээх оролдлого хийсэн нь шууд л бодит байдалтай зөрчилдөж эхэлсэн юм. Тэрээр эрх мэдлийг авангуудаа архитан согтуурахтай тэмцэх кампанит ажил зэрэг зарим болгоомжгүй ихэд туулширсан шийдвэрүүдийг гаргасан нь эдийн засаг төдийгүй нийгмийн сэтгэл зүйд томоохон цохилт болж төсвийн орлогыг эрс багасгав. Удирдлагын дээд түвшний шинэ үеийн залуу боловсон хүчнийг оруулж ирсэн ч системээ хадгалан үлдэхийн төлөө зүтгэх үзэл санаа болон бодит хямралаас гарахын тулд зайлшгүй хийх ёстой радикал өөрчлөлт хоёрын хоорондох зөрчил Михаил Горбачевын эргэн тойронд эргэлдэж эхлэв. Ийхүү дэлхийн хамгийн нөлөө бүхий гүрний жолоог гардаж авсан залуу удирдагч өөрийн ч мэдэлгүйгээр тус тогтолцооны суурийг ганхуулах түүхэн эргүүлэхийн гол төвд орж ирсэн түүхтэй. Зөвлөлт холбоот улсыг мухардлаас гаргах зорилгоор Михаил Горбачев перестройка буюу өөрчлөлт шинжилэл мөн гласност буюу эв тод байдал гэсэн хоёр үндсэн бодлогыг баримтаж эхэлсэн нь дэлхийн түүхийг оронгоор нь эргүүлсэн асар том геополитикийн туршилт болсон юм. Горбачев эрх мэдлийг гартаа авсныхан дараагаар хуучин Брежневийн үеийн зогсон авилгалт идэгдсэн хүнд сурталтай тогтолцоогоор улс орныг цаашид авч явж болохгүйг ухамсарлаж коммунист системийн хүрээнд эдийн засаг нийгмийг эрс шинжлэх замаар сэргээх оролдлогыг хийсэн нь байв. Гэвч түүний энэ хоёр шинжилтийн бодлого нь хэрэгжилтийн явцдаа өөрийнхөө эсрэг ажиллаж эцэст нь асар том улаан эзэнт гүрнийг нураасан үндсэн хүчин зүйлс болон хувирсан юм. Перестройка буюу өөрчлөн байгуулалт нь үндсэндээ бол зөвлөлт холбоот улсын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системд зах зээлийн зарим элементүүдийг нэвтрүүлж үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн бие даасан байдлыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой байв. Гэсэн хэдий ч энэхүү шинжилт нь нарийн тооцоогүй, эмх замбраагүй байдлаар хийгдснээс болж улс орны эдийн засаг уламд орооджээ. Хуучин командлол захиргааны систем эвдэрч шин зах зээлийн харилцаа бүрэн тогтож чадаагүй завсар үүснэ нь дэлгүүрүүдийн лангуу хоосорч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд хүнсний бүтээгдэхүүний асар их хомсдол үүсгэд хүргэв. Иргэд үндсэн хүнсний бүтээгдэхүүн авахын тулд олон цагаар дугаарлаж талооноор бараа авдаг түүхийн хатуу хүнд үе энэ цагаас эхэлсэн юм. Түүнчлэн үйлдвэрийн газруудад өөрийгөө санхүүжүүлэх зарчим нэвтэрсэн нь үнийн хөрөгдлийг авчирч төсвийн алдагдлыг аимшигын хэмжээнд хүргэжээ. Намын аппарат болон аж үйлдвэрийн консерватив хүрээнийхэн энэхүү өөрчлөлтийг дотроос нь эсэргүүцэж нөгөө талд ард түмний амжиргаад ороцсон нь перестройкагийн бодлогыг эхнээс нь бүтэлгүйтүүлэх зам руу хөтлөв. Харин Горбачевын нэвтрүүлсэн хоёр дахь том зөрчилтэй бодлого бол гласност буюу эв тод байдал байв. Урд өмнө нь хатуу цензурт нам засгийн аль бие усны үзэл сурталт захирагдаж ирсэн хэвлэл мэдээлэл, урлаг соёл болон түүхийн салбарт гинтийн асар том эрх чөлөө олгогдов. Энэхүү бодлогын хүрээнд Сталины үеийн хэлмэгдүүлэлт, хорих лагеруудын үнэн бодит байдал, өмнө нь нэр нь хориотой байсан нууц баримтууд олон нийтийн хэвлэл мэдээллээр ил гарч эхлэв. Иргэд түүхэн цагаан толбнуудыг нээж өнгөрсөн үеийн харгислалыг эв тодоор шөмжлөх боломжтой болсон нь нийгмийн сэтгэл зүйд асар хүчтэй салхи оруулсан үйл явдал болжээ. Гэсэн хэдий ч гласност нь зөвхөн өнгөрснийг шөмжлөхээр хязгаарлагдсангүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд одоогийн коммунист намын бодлого, удирдагчдын алдаа завхрал, эдийн засгийн явцралыг хайр гамгүй шөмжилж эхэлсэн нь намын үнэмлэхгүй эрх мэдэл, идеологийн дархлааг үндсээр нь ганхуулж эхлэв. Хүмүүс үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй болмогц зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсуудад бүгдд нь эрх чөлөөний хөдөлгөөнүүд хүчтэй газар авч олон жил дарагдсан үндэстэн хоорондын зөрчилдөөн, салан тусгаарлах хүсэл эрмэлзэл ив тодоор ориглон гарч ирсэн. Михаил Горбачев энэхүү хоёр бодлогоороо дамжуулан зөвлөлт холбоот улсыг ардчилсан, шинжлэгдсэн хүчирхэг социалист орн болгоно гэж чин сэтгэлээсээ найдаж байв. Гэвч перестройка нь эдийн засгийг нурааж ард түмнийг ядууруулсан бол гласност нь намын хатуу хяналтыг задлаж бүгд найрамдах улсуудын дотоод дахь үндэсний үзлийг өдөөв. Ийхүү өөрийнхөө гараар ихлүүлсэн өөрчлөлт шинжилт нь хүчтэй удирдлагаар баригдаж байсан асар том эзэнт гүрний суурийг ганхуулж эцэст нь зөвлөлт холбоот улс задран унах объектив шалтгааныг гарцаагүй бүрдүүлсэн түүхэн эмгэнэлтэй төгсгөлийг авчирсан юм.
Тэгэхээр Михаил Горбачевын хэрэгжүүлсэн бодлогын хамгийн том амжилт мөн түүхэн гавьяа бол гадаад бодлогын салбарт гарсан асар том эргэлт буюу хүн төрөлхтнийг цөмийн дайны аюулаас аварч олон 10 жил үргэлжилсэн хүйтэн дайныг аль бие ёсоор төгсгөл болгосон явдал байсан гэж хэлж болно. Тэрээр төрийн эрх мэдэлд гарсан даруйдаа гадаад харилцааны цоо шин философи буюу шинэ улс төрийн сэтгэлгээг бол нээлттэй зарласан дэлхийн геополитикийн газрын зургийг үндсээр нь өөрчилсөн түүхтэй. Горбачев болон түүний гадаад хэргийн сайд Эдвард Шеварднадзе нар өмнөх үеийн удирдагчдын баримталж байсан сөргөлдөөн зэвсгээр хөөцөлдөх бодлогоос татгалзаж дэлхийн нийтийн аюулгүй байдлын нэгдмэл орон зай гэж үзэх болсон юм. Энэ ч утгаараа тэрээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Рональд Рейган болон дараагийн ерөнхийлөгч Жорж Буш нартай Женев болон Вашингтон зэрэг хотуудад цуврал дээд хэмжээний уулзалтуудыг хийжээ. Эдгээр уулзалтуудын үр дүнд 1987 онд дунд болон богино тусгалтай буужингуудыг цөөлөх тухай түүхэн гэрээнд гарын үсэг зурж дэлхийн түүхэнд анх удаа боддоор цөмийн зэвсгийн нөөцийг харилцан хоригдуулах түүнийг устгах бодит алхмуудыг хийжээ. Энэ нь хоёр том гүрний хоорондох үл итгэцэл дайсагнагдсан уур амьсгалыг эрс зөвлөрүүлсэн юм. Түүнчлэн зөвлөлт холбоот улсын хувьд цэргийн хар нүх хэмээн нэрлэгдэж байсан Афганистаны дайн нь эдийн засаг болон хүний амь насны хувьд асар хүнд дарамтыг учруулж байв. Горбачев харин эрх мэдлийг авмагцаа энэ бодлогыг эрс шүүмжилж 1989 он гэхэд зөвлөлтийн цэргийг Афганаас бүр мөсөн татаж дуусгав. Энэ нь зөвлөлт холбоот улсын хувьд гадаад бодлогын салбарт хүч хэрэглэхээс татгалзаж буй хамгийн том илрэл байсан бөгөөд олон улсын тавцанд зөвлөлтийн нэр хүндийг тодорхой хэмжээгээр сэргээхэд нөлөөлсөн ч дотоодын цэргийн хүрээнийхний эсэргүүцлийг улам бүр хурцдагсан юм. Эдгээрээс гадна өмнөх зөвлөлтийн удирдагчид зүүн Европын социалист орнуудад тухайлбал Унгар, Чехословак, Польш, Зүүн Герман гэх мэтээр алинд нь ч байсан ардчилсан хөдөлгөөн гарах бүрт улаан армийг оруулан хүчээр дарж өөрийн хараат байлгадаг байв. Энэ жишгийг түүхэнд Брежневийн доктрин гэж нэрлэдэг. Харин Горбачев энэ бодлогыг эрс харж зүүн Европын ард түмэн өөрсдийнх нь хувь заяаг бие даан шийдвэрлэх эрхтэй хэмээн зарласан нь хожим хошин шогийн хэлэлгээр Франк Синатрагийн алдартай дуугаар нэрлэгдсэн My Way буюу Синатрагийн доктрин хэмээн авторчилсан байдаг. Үүний үр дүнд 1989 онд Берлиний хан нуран унаж зүүн Европын орнуудад коммунист дэглэмүүд ар араасаа нурж ардчилсан хувьсгалууд өрнөв. Москва эдгээр улсуудын дотоод хэрэг тогтоосон оролцоогүй бөгөөд энэ нь хүйтэн аль бие ёсоор өндөрлсөнийг баталгаажуулсан түүхэн үйл явдал болсон юм. Горбачевын гадаад бодлогын энэхүү зоригтой алхмууд нь дэлхийн нийтийг цөмийн 3 дугаар дайнаас аварч сая хүнд айдас хүйдэсгүйгээр тайван амьдрах боломжийг олгосон тул тэрээр 1990 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэв. Гэсэн хэдий ч энэ гайхамшигтай ололт нь дотооддоо асар том геополитикийн гамшиг болж хувирсан бөгөөд зүүн Европ болон дэлхийд нөлөөгөө алдсан нь зөвлөлт холбоотуулс задрах үйл явцыг улам бүр хурдсгсан хоёр талтай түүхэн үйл явдал болж хувирсан юм. Тэгэхээр Горбачевын хувьд эдийн засгийн ямар ч тооцоогүйгээр ихлүүлсэн перестройка болон нийгмийг дөргиосон гласност зэрэг бодлогууд нь эцэстээ улс орныг асар том хямрал руу хөтлсөн нь маргаангүй түүхэн үнэн. Үүний улмаас дотооддоо дэлгүүрийн зангуунууд хоосорч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн талах гурил хүрэл бол талоонд орж ард иргэдийн амжиргаа бол эрс дороотсноор нийгмийн бухимдлыг бол дээд зэгт нь хүргэсэн. Үүний зэрэгцээ эв тод байдлын буйнаар олон жил дарагдсан тэр үндэсний үзэл сэргэж Балтийн орнууд болон Кавказ мөн бусад бүгд найрамдах улсуудад ч гэсэн ялгаагүй зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнолоо зарлах тийм үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг бол маш эрчимтэй өрнүүлсэн нь зөвлөлт холбоот улсыг дотроос нь задлах, бутаргах тэр бодит аюулыг бол бий болгосон түүхтэй байдаг. Гэхдээ Горбачев үүнийг хүсээгүй. Иймээс тэрээр холбооны улсыг нэгдмэл чигээр нь хадгалахын тулд шинэ холбооны гэрээг байгуулж улс орныг илүү сул холбоо бүхий гишүүн орнуудын нэгдэл болгох шинжилсэн эрх зүйн баримт бичгийг боловсруулсан нь 1991 оны 8 дугаар сарын 20-нд гарын үсэг зурж баталгаажуулахаар товлогдоод байв. Энэхүү шинэ гэрээ нь зөвлөлт холбоот улсыг үндсээр нь өөрчилж төв засгийн газрын эрх мэдлийг эрс багасгах байсан тул коммунист намын төв аппарат төрийн дээд албан тушаалтнууд цэрэг болон аюулгүй байдлын салбарын консерватив хүрээнийхэнд томоохон цохилт болж тэднийг айдас давтуулж эхлэв.
улс орн нь мөхсөн ирмэгт ирснийг мөн улсын бүрэн бүтэн байдал үгүй болохыг эсэргүүцсэн намын болон хүчний байгууллагын удирдагчид нэгдэж төрийн онцгой байдлын хороо гэгчийг байгуулсан 1991 оны 8 дугаар сарын 19-ний өглөө буюу шинэ холбооны гэрээнд гарын үсэг зурхаас ердөө нэгхэн өдрийн өмнө төрийн иргэвт хийхээр эв тодор бослог гаргав. Тухайн үед Кремийн Форост дах амралтын газартаа амарч байсан Михаил Горбачевыг хүчний байгууллагынхан гэрийн хорионд хүчээр оруулж Москва хотноо байлдааны техник танкуудыг оруулж ирэн улс даяар онц байдалд зарлаж байгаагаа зарлав. Тэд Горбачевыг эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажиллаа гүйцэтгэх боломжгүй болсон хэмээн олон нийтэд худал мэдээлж хуучин зөвлөлтийн хатуу чанд тогтолцоог хүчээр эргүүлэн тогтоохыг оролджээ. Гэсэн хэдий ч энэхүү төрийн иргэвтийн оролцох нь амжилт олж чадсангүй. Учир нь ард түмэн тэр чигтээ зөвлөлт холбоот улсын коммунист намын хатуу хяналт түүхэн цаг үеийнхэн үүргийг бүрэн гүйцэтгэж дууссан гэдгийг ойлгож ард түмэн болон улс төрийн шинэ хүчний эсэргүүцэлтэй тэр дараа тулгарсан юм. Москва хотын захирагч болон ерөнхийлөгч Борис Ельцин тэргүүтээ ардчилсан хүчнийхэн бослохыг эрс буруушааж зөвлөлтийн парламентын байрны гадаа олон мянган иргэдийг урайлан дуудаж хориглолт босгож зоригтой эсэргүүцэл үзүүлсэн юм. Цэргийн ангиуд болон танкуудын зарим нь ард түмнийхээ эсрэг гал нэг тушаалаас татгалцснаар цэргийн удирдлагууд замбраагүй байдалд орж төрийн иргэвтийн оролцох ердөө 3 хоногийн дотор буюу 8 дугаар сарын 21-ний өдөр бүрэн бүтэлгүйтэж нуран онов. Хэдийгээр бослог дарагдаж Михаил Горбачев Москвад иргэн ирсэн боловч энэхүү үйл явдал түүний улс төрийн нэр хүнд эрх мэдлийг бүр мөсөн сүтгсэн юм. Төрийн иргэвтийг таслан зогсооход гол үүрэг гүйцэтгэж иргэний зориг гаргасан Борис Ельцин бодит эрх мэдлийг өөрийн гартаа авч коммунист намын үйл ажиллагааг Оросын нутаг дэвсгэр дээр бүрэн хориглох зарлиг гаргасан нь Горбачевыг албан тушаалтай хэдиж бодит эрх мэдэлгүй хий хоосон удирдагч болгон хувиргав. Ийхүү 1991 оны 8 дугаар сарын төрийн иргэвтийн бүтэлгүйтсэн оролцоо нь зөвлөлт холбоот улсыг аврах сүүлчийн боломжийг үгүй хийж бүгд найрамдах улсуудад тусгаар тогтнолоо яаралтай зарлах хууль эрх зүй болон сэтгэл зүйн талбарыг нээж өгснөөр зөвлөлт холбоот улс түүхийн тавсангаас арчигдах төгсгөлийн тоглолтыг эхлүүлсэн түүхэн үйл явдал болсон юм а. Зөвлөлт холбоот улсыг аврах гэсэн Михаил Горбачевын сүүлчийн оролцох тэр дундаа 1991 оны 8 дугаар сарын төрийн иргэвтийн тэр бүтэлгүйтсэн оролцохын дараагаар тус улсын задрал улс одоо нэгэнт гарцаагүй бодит үнэн болж хувирсан. Төрийн иргэвтийг таслан зогсооход хамгийн гол үүрэг гүйцэтгэж улс төрийн жинхэнэ эрх мэдлийг өөрийн гартаа авсан ерөнхийлөгч Борис Ельцин болон Украины болон Беларусь улсын удирдагчид 1991 оны 12 дугаар сарын эхээр Беловежийн хэлэлцээр гихчиг бол байгуулад 1922 онд байгуулагдсан зөвлөлт холбоот улс бол тухайн өдрөөс эхлээд албан ёсоор оршин тогтнохоо бодсныг бол зарлаж түүний оронд тусгаар улсуудын хамтын нөхөрлөл хэмээх ийм холбоог бол байгуулсан түүхтэй. Нэгэнт холбооны улсын ерөнхийлөгчийн албан тушаал гэдэг ямар ч утгагүй шахам хоосон нэр төдий болж захирах улс орн нь нэгэнт байхгүй болсон Михаил Горбачев 1991 оны 12 дугаар сарын 25-ны орой телевизээр ард түмэндээ хандан үг хэлж өөрийн албан тушаалаасаа огцорж буйгаа албан ёсоор зарлав. Тэр оройноо Кремлийн ордны орой дээр мандаж байсан зөвлөлтийн улаан далбайг буулгаж оронд нь Оросын 3 өнгөт төрийн далбайг мандуулснаар дэлхийн геополитикийн газрын зургийг бараг 100 шахам жилийн турш тодорхойлж ирсэн асар том улаан эзэнт гүрэн түүхийн тавцнаас бүр мөсөн арчигдаж дэлхий дахин нэг туйлт буюу хүйтэн дайны дараах шинэ нэрэн үе рүү албан ёсоор шилжив. Зөвлөлт холбоот улс задарч төрийн эрх мэдлээс буусны дараах Михаил Горбачевын хожимын амьдрал нь бөгөөд нэлээд ээдрээтэй цаг үеийг дамнан үргэлжилсэн юм. Тэрээр шууд утгаараа идэвхтэй улс төрөөс холдож, хуучин удирдагчийн хувьд дэлхийн хэмжээний томоохон лекцүүд унших, эрдэм шинжилгээний хурал семинарт оролцох, мөн олон улсын хүмүүнлэхийн болон байгаль орчны үйл ажиллагаанд түлхүү анхаарах болов. Тухайлбал тэрээр Горбачев хэмээх санг байгуулан нийгэм эдийн засаг улс төрийн судалгаа шинжилгээний ажлыг дэмжиж дэлхийн хэмжээний тулгамдсан асуудлуудын талаар өөрийн байр суурийг илэрхийлж эхэлсэн байна. Гэсэн хэдий ч түүний хожимын амьдрал тэмч дардан байсангүй. Их орондоо буюу Орос улсад түүнийг зөвлөлт холбоот улсыг задруулж, супергүрний хүчийг бууруулан, сая хүнийг эдийн засгийн хүнд хоосрол, ядуурл гуйланчлалуу түлхсэн сүрүүлэгч хэмээн ард түмний олонх нь үзэж, насан туршдаа зэмлэн буруушаах хандлагатай байв.
1996 онд Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн сонгуульд тэрээр өөрийн нэрийг дэвшүүлсэн боловч нийт сонгогчдын ердөө нэг ч хүрэхгүй хувийн санал авсан нь эх орондоо хэр нэр хүндгүй болсныг нь эв тод харуулсан юм. 1996 оны сонгуул түүний хувьд шившиг болон хувирчээ. Харин барууны орнуудад болон дэлхийн тавцанд түүнийг хүйтэн дайныг цус урсгалгүйгээр дуусгаж хүн төрлөختнийг ардчлал эрхчлөө рүү хөтөлсөн агуу шинжлэгч хэмээн өндрөөр үнэлж олон улсын хүндэтгэл шагнал оромшууллаар байнга шагнаж байв. Михаил Горбачев насан эцэслэх хүртлээр өөрийн хийсэн түүхэн алхмуудаа зөвтгөж би улс орноо шинчлэх, ардчилсан болгохын тулд бүхнийг хийсэн. Харин үр дүн яаж иргэснийг түүх шүүх болно хэмээх байр суурийг тогтмол илэрхийлсээр байв. Ийхүү 20 дугаар зууны түүхийн хамгийн том эргэлтийг гардан удирдсан Михаил Горбачев 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Москва хотноо 91 наснда таалал төгссөн бөгөөд түүний үхэл болон амьдралын замнал нь өнөөдрийг хүртэл түүхчдийн халуун маргааны гол сэдэв хэвээр үлджээ. За ингээд манай өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Михаил Горбачев хэмээх энэхүү түүхэн хүний талаар ямар үнэлэлт дүгнэлт хийх нь та бүхний өөрсдийн эрх. За ингээд та бүхэнд өнөөдрийн дугаар таалагдсан байх гэдэгт найдаж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баярлалаа.